Дараагийн мэдээ. За Ярамгийн гүрнээс Зайсангийн гүр хүртэл 3.6 км зам барихаар төлөвлөсөн байна. Харин Хаанвал дүүргийн оршин суугчдын хүсэлтээр төлөвлөлтийн шатандаа явж байсан энэ ажлыг зогсоолоо. Тухайн орчимд баригдах туулын хурдны замч ногоон зурвас болон туул гол дагах орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж албаныхан тайлбарллаа. Энд харагдаж байгаа энэ их бургас, энд харагдаж байгаа энэ их бут цөөгийг одоо ингээд хүний гараар бүтээгүй байгалийн ингээд одоо өөрийнхөө шалгарлаар бий болсон энэ их байгалийн зүйлийг устгах гэдэг нь л иргэд эсэргүүцээд байгаа тийм. Улаанбаатар хотын хэмжээнд хүн байгаль хараад алхаж болох газар яг хэд байгаа та нар нэрлэлтэй тийм. Нэрлэх газар үнэхээр байхгүй шүү. Одоо энүүгээр ч айгүй хүүхэдтэй энэ тэндээс ирж байгаа зугаалж байгаа хүмүүс байгаа. Тэгээд энүүгээрс дөрөв орон сууцнууд байгаа. Тэр уулын замын одоо дуу чимээл амар сонсогддог. Энүүгээр ингээл тавихад бол амьдрах орчин нөхцөл хэцүүхэн л болох. Энэ бол одоо аюу олон хүн ирдэг ганц л одоо байгаа хүүхэдтэй ээжүүдэд ээлтэй байгууламж гэж харж байгаа. Тэгэхээр ингээл энэчээ цэцэрлэг түрээлэн байгуулсан дуу чимээ бол бас хэсгэл. Яг энэ аюухан гэлтгүү бусад өөр газараас зөндөө хүмүүс ирж салхилдаг. Тэгээ хүүхдүүдээ авч явдаг болохоор ер нь бол амар эсэргүүцэж байгаа тэрийг. Энэ эко ивэрн л байхыг ер нь хүсэж байна да. Тийм л тал дээр зогсож байна. Улаанбаатарт байгаа ганц газарчид энэ шүү дээ. Одоо тэгээд чадалмуутай уусууд энд л гарч нэг агаалтаа алхачаад орно шүү дээ. Ер нь бол аюу гоё байдаг шүү дээ. Эндээс ийм тайтгарл ч юм уу энэ байгальтайгаа ойрхон байх чи ер нь бол гоё ихгүй. Үзэгчтэнд харагдаж байгаа Зайсангийн гүрнээс Ярамгийн гүр хүртэл үргэлжлэх энэ ногоон зурвасын нийт урт 3.6 км. Тухайн орчимд иргэд агаарлаж хамарч алхдаг. Ийхүү өнгөрсөн ямгарагт эхэлсэн иргэдийн эсэргүүцэл үр дүнд хүрлээ. Мөн налахаас туул гол дагуу явсаар Сонсголонгийн замтай холбосон туулын хурдны замын бүтээн байгуулалт нь ногоон зурвас цөргөөр нөлөөлөхгүй. Харин байгальд сөрөг нөлөө үзүүлвэл нөхөн сэргээлт хийнэ гэж албаныхан тайлбарллаа. Иргэдээс ирсэн саналын хариуг туул голын хурдны замын бүтээн байгуулалт хоёрыг бол хоорондоо холж болохгүй шүү. Энэ эко зурвастай хамгийн ойрхон зөрж байгаа цэг нь бол 150 м-ийн цаана байгаа. 150 м-ийн цаана бол хамгийн ойрхон байгаа цэг нь байгаа. Хамгийн хол байгаа цэг нь бол 450 м-ийн цаана байгаа. Ямарваа нэгэн бүтээн байгуулалт хийгдээд явж байгаа тохиолдолд болвол бид нөхөн сэргээх болон байгальд хамгийн бага хохиролтойгоор бол энэ зүйлийг энэ Улаанбаатар хотын том бүтээн байгуулалтын ажлыг өгч байгаа. Тэр нь бол эко зурвастай давхцахгүй, эко зурвасыг байхгүй болохгүй, эко зурвасыг ямарваа нэгэн хэлбэрээр бол устгаж алга болохгүй.